Өнөөдөр Монголоос ирсэн төлөөлөгчд болон Монгол үндэстэнтэй холбоо тогтоон хамтран ажиллах болсныг зохон тэмдэглэх чухал өдөр болж байна. Энд Гайти улсын Жакмел тосгонд бидний хамтын ажиллагаагаар үрээ суулгаж байгаа нь манай хоёр улсын цаашдын мөнхийн харилцааг гэрчилж байгаа юм. Эхийн төлөө үйлчлэгээ төрөөмс байгуулах нь нийгмийн сайн сайхны төлөөх олон талд сайн дурын ажиллагаанд ард иргэдийг татан оролцуулж тэднийг их орон шүүзэл, иргэний хариуцлага, ухамсар, ёс суртахууны хувьд төлөвшүүлж нийгмийн болон улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах боломжоор хангадаг ашигын бас байгууллага юм. Монгол улсаа төлөөлөн Гайтид ажиллаад ирсэн залуусын анх явсан хөтөлбөрийн зорилгын дагуу цэвэр усны хангамж худгийн тухай судалсны үндсэн дээр шинээр худаг байгуулахаас илүү хуучин ажиллагаагүй болсон мөн газар хөдлөлтийн үеэр эвдэрсэн худгуудыг сэргээн засварлахаар шийдвэрлэж эмнэлгийн болон олон нийтийн хэд хэдэн худгуудыг засварлаж ажиллагаанд оруулсан байна. Мөн эмнэлгүүдээр явж улсын нэг сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа хувийн 2 эмнэлэгт эмнэлгийн хэрэгсэл хүргэж өгсөн байна. Монголоос анх тос улсыг зорж байхдаа дээрх 2 зорилгоо том мэтээр бодож авсан боловч очсны дараа үнэхээр чамлалтай мэт санагдаж байсан тухайд тэд ярьж байсан юм. Ингээд тэд хамтран ажилладаг Испанол олон улсын сургууль, энгийн төлөө үйлчлэгээ төрөөмс байгууллагын Латин Америк, Карибын тэнгисийн салбар байгууллагатай зөвшөлдсөд дараах шийдэлд хүрсэн байна. Дээрх 2 байгууллага нь өнгөрсөн хугацаанд хэд хэдэн сайн дурын хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байсан юм. Үүнд төлбөргүй эмнэлэг, баг сургууль, мэргэжлийн сургууль ажиллуулахаас гадна өөрийн хүчээр амьдрах чадваргүй дахир дутуу хөгшөд асарч өсгөх хүнгүй хүүхдүүдийг асарч хүмүүжүүлэх. Гэтэл эдгээр үйл ажиллагааг түрээсийн байранд явуулдагаас гадна бүх зардлыг зөвхөн 1-2 гэр бүл гаргадагаас цаашдж удаан үргэлжлэх боломжгүй хэд хараад болоод байсан байна. Дээрх үйл ажиллагааг цаашид Гайтишууд бусдаас хараад бусаар бие даан үргэлжлүүлээд явах боломжтой болгох хөтөлбөрийг Монголын сайн дурын 2 ажилтан маань эхлүүлсэн гэж хэлж байна. Энэ тухай Жакмел хотын захиргаа буюу Мэрийн албатай уулзаж санал солилцсон дэмжлэг авсан юм. Жакмел хотын захиргаа монголчууд биднээс Гайтигийн ард түмний эрүүл мэнд боловсролд илүү анхаарч хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд тус болохыг хүссэн юм. Бусад улс орнуудын тусламж нийслэл рүү чиглэдэг учраас хөдөө орон нутагт дах үйл ажиллагааг төлхөө хөгжүүлэхийг уриалсан байна. Манай сайн дурынхан Испанол олон улсын их сургууль төрөөмс байгууллагт газар хөдлөлтөн авч өгсөн бөгөөд энэхүү газар дээр ангаахын сургууль, эмнэлэг, баг сургууль, мэргэжлийн сургуулийн үйл ажиллагааг явуулах юм. За энэ газрыг хөдөлж авснаар бол нэг удаа өөрийн хөрөнгө оруулалтаар байшин барилга барьж цаашлаад тэр байшин барилга уулын газар төсөөлөд жижиг бизнесүүд их боломжтой болно. За ингэснээр бол одоо энэ явуулж байгаа гэрүүлийн яг явуулж байгаа үйл ажиллагаа бол одоо гаднаас хараад гош өөрөөгөө санхүүжүүлээд өөрөөгөө одоо аваа явах юм sustainable гэж ярьдаг тийм. Ийм бие дагаад амьдрах чадвартай юм болох юм байгаа. Яагаад гэвэл одоогоор энэ явуулж байгаа эмнэлэг ерөнхий боловсролын сургууль одоо мэргэжил олгох сургууль төрөөд за мөн одоо их сургууль одоо амрах ухааны их сургууль бүгд үн төлбөргүй байгаа. Энэ бол ирээдүйд одоо Гайтигийн ард түмэнд Гайти улсыг хөгжүүлэхэд маш том хэмжээгээр оруулна гэж үзэж байгаа. Эхний ээлжинд мод картоноор чамаагүй байшин барьж бэлтээд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх бөгөөд цаашид баг багаар хөгжүүлэх боломжтой хэмээн тэд үзэж байгаа. Энэ бүхний үр дүнд энэ жилийн намраас ямарваа нэгэн түрээсийн зардалгүйгээр өөрсдийн газар дээрээ үйл ажиллагаагаа явуулах боломжтой болж үүнд ангаа ухааны дээд сургууль, эмнэлэг, баг сургууль, мэргэжлийн оюутлын сургууль орж байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэх үүднээс газар дээрээ худаг гаргаж, ус зарах, бүсний машин авч мөс зарах, ундаа найруулж зарах, зовх барьж талах зарах, оюутлын сургуульдаа хувц соёх, байранда төлбөртэйгээр гадаад хил заах. Эдгээр бичил бизнесийн орлогыг цаашид энэхүү эрүүл мэнд боловсролыг дэмжсэн Гайтичуудад амьдрах итгэл харилсан үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжтой болох юм. Алскайтид инхийн төлөө ажиллах боломжоор хангаж гүн тусалцаа үзүүлсэн Орчлон Construction болон Говь Транс Логистик компани мөн энэ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн бусад хувь хүмүүс байгууллага хамт олон гэд олныг нэрлэж болох юм.
Энэ бол энгийн нэг загвар төсөл юм. Ийм хэд хэдэн төсөл нэгэн тосгоныг, нэгэн хотыг, нэгэн улсыг хөгжүүлэх боломжтой. Гаити улс нь сайхан түүхтэй, сайхан сэтгэлтэй ард түмэнтэй, үсгэлэнтэй байгальтай улс орн юм. Монголчууд бид отгон улс орн байхаа болж дүүтэй болж байна гэж хэлж болно. Гаити улсын өнөөгийн нөхцөл байдал манай улсын 90 онтой томж төстэй. Туслах гэдэг зөвхөн сайн дураар ажиллаж, хандив өргөх биш. Энэ залуусаар дамжуулан бизнес эхлүүлэх, хөгжүүлэх боломж нээлттэй байгаа. Үгийг гэвэл ганцаасаа, ойлыг гэвэл сохроосоо гэж манай ард түмэн хизээнээсээ ярьдаг. Баян болж байж бусдад туслах биш. Зүгээр л амрууга хийх гэж байсан хоолоо чи идтэй гэж бусдад өгч чадах зоригийг л ингэж хэлсэн юм болов. Ямар тааш дэлхийн нөгөө бойрон дээр орших нэн ядуу, биднээс ядуу, өрөвдөм амьдралтай Гайтид 2000 хүнд үйлчлэх байнгын ажиллагаатай худаг бий болж нийтийн эмнэлгийн цэвэр усны хангамж сайжирч үйлчлэгэнд хамрагдаж чадахгүй 3000 хүн эмнэлгийн үзлэгт орж 1000 хүн хөтөлбөр дэмжлэгэнд 2000 хүн эмнэлгийн анхны тусламжийг авч чадлаа. Энэ ажил Монголд ямар хэрэгтэй хүн бүхэн сонирхож зарим нь гайхаж байсан гэж тэд ярьж байлаа. Монголчууд бид эзэн богд Чингис хаанаараа овоглож дэлхийн талыг эзэлж байсан түүхээрээ бахархаж газар дорох баялгаараа гайхуулсан ард түмэн билээ. Биднээс ядуу амьдралтай улс орн байдгийн жишээг бид Гаити улсын жишээн дээрээс харлаа. Бид өнөөдрийн байгаа амьдралдаа гутарч шаналлах биш, амьдарч зорж, ажиллаж, тэмүүлж, итгэж байгаагаараа жаргалтай байх ёстой юм болов. Өөрөө сайн яваагийн жишээг өөрөөсөө ядуу оронтой зүйрлээд харвал тотхон харагдана. Бид байгаадаа ханахгүй л байгаа нь бидний зовлонгийн үндэс болдгийм болов. Алс Гайтид сайн дурын үйл ажиллагаагаар дэмжин Монголын нэр сонсогдож тэр нэгэн цагт дэлхийн талыг дайтан эзэлж байсан өвгдээдсийн зам болраагүй. Тэрч бүхэл хүмүүнлэгийн сайн сайхны хүртэл өнөө цагт Монгол хүн түгээж байна гэж бодоход бахархалтай. Угаас дэлхийн хүн төрлөختөн нэгэн гэргүүл билээ. Уйлж байгаа нэгнийхээ нулимсыг арчиж унаж байгаа нэгнээ дээр өргөн мосгохтын хэл хүн бүхэнд адилхан байдаг. Инхийн төлөө үйлчлэгээ төрөмс байгууллагын Гайти дэх ажил үргэлжлэнэ. Энэ оны 10 дугаар сард тус байгууллагаас Гайтид эмнэлгийн үйлчлэгээ явуулж, эмч ажил болохаар төлөвлөж байгаа бөгөөд тос хөтөлбөрт хамрагдан эмнэлэг, ангаахын их сургуульд ажиллах уламжлалт эмчилгээ зөв түүнэрийн эмчийг хайж байгаа юм. Одоо биднэрт эмч байхгүй байгаа. Эмч совилогч хайж байгаа. Боломжтой бол Монголоос зөв төөнөр уламжлалт эмчилгээний эмч явуулж өгнө. Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэг. Энэ бол Монгол хүний сэтгэл юм. Үзэгч тааж өөрөөсөө илүү бусдын төлөө санаа зовниж амьдардаг их дэлхийн энэ Монголын иргэн бол үгийг гэвэл юу ч багтдаггүй жишээг харсан баг. Өөрийн бизнесийг хөгжүүлэх, хөрөнгө оруулах, хамтран ажиллах хүсэлтэй хэн бүхнийг инхийн төлөө үйлчлэхгүй төрийн бус байгууллагатай нэгдхийг уриалж байна. Бусдад гар дэлгэн туслах Монгол хүний сэтгэл уужуу, холж, өгөөмөр байх болтугай. IT